эндээс хараад танаас за эхлээд та өөрийгөө танилцуулаач. Бишгээ. За тэгээд манай эмнэлгийг анх та яаж мэдсэн? Анх Facebook-ээр олж мэдсэн. Тэгээ Монгол орчуулагчтай гэхээр шууд зориод хүрсэн. За аль хотод байдаг вэ? Бүр хоолоос ирсэн шүү дээ. Тийм би урд нь Хамьянгийн хотод амьдардаг байсан. Одоо бас үл. За тэгээд манай эмнэлгийн талаар төрсэн сэтгэл анх за мэдээч хэрэг орж ирэл угсаал халуун дулаан уур амьсгал үлдээж байгаа. Тэгээ ганцхан надад таалагдсан юм жижиг сажиг одоо юу гэдээ те ботокс тарих мэрх бүх юм эмчин өөрөө гартаж тэр үнхээр их таалагдсан. Тийм манай өөрөө ганцхан ингээл зөвлөгөө мөглөө хүнд маш сайн хэлж өгч. Яг чамд таарсан одоо энэ л ийм зүгээр юм байна. Энэ бол хэрэггүй чи. Тийм яг хэрэггүй юу гэж тэгэл хэлдэггүй шүү дээ. Одоо жишээ нь би гэхэд давхраа яхад хэрэггүй чиний нүд гоё байна гэж яхад би зөрөөд үгүй одоо ингээд нас явах тусам юм чинь тийм болохоор хийлгэж гэж байгаа хэлсэн. Тэгээ бас яа төрөө нөгөө бүх юм ин чи өөрөө гартаж хийдэг гэдэг дээр таагаа эхлээл ботоксоо тавиулаад ингээл өөр өөрнүүдэд оруулсан чинь оо дахиад энэ чи юу гэж хараад ирсэн. Тэгээ бүр яг ингээд бүх юмыг юм чинь өөрөөс бүр үнэхээр тэр нь бол амар таалагдсан. За тэгээд мис заслын дараас тэгэл болон тийм зөвөр ч юм уу юмнуудаас ер нь мис заслд ороод таны одоо мис засал орохоос өмнө мис засал гэдэг нэг жоохон айдастай юм тийм байгаа байсан уу одоо тэгээд мис заслын дараа ямар байсан бэ? Би одоо мис засал хийлгээд юусэн. Яг мэдээж нүд ингээ хамран дээр болттой. Өөрөөр надад өөрчлөлт юусэн мэддэгдээгүй шүү дээ. Өвдөлт зай өөрч гэдэг юм одоо ямар нэгэн тийм юу ч байв. Тэгэл шууд гараад явчихсан шүү дээ. Бараг босоод гүрцсэн. За чи толгой яригдэл гэдсэн минийх ямар ч нөлөө үзүүлдэг. Тийм дээ. Таашаа яа гэж явсан. За тэгээд мис заслын дараа хүмүүс яаж хүлээж авч байна нэг. Эхлээд болттой ахад бол яхаа мэдээж яг нүднийхээ аяг ахуулаад ирсэн чинь хүн болгон ямар гоё болцсон юм бэ? Хамраа бол ахуулаагүй болттой явж. Тэгэхэд нүд хараал тэгээдсэн. Тэгэл хамраа ахуулаад яваалцсан чинь үртгээс өөр ингээд залуу төрхөөц би арсаа татуулаагүй хэрнээ. Хамар нүдл ингээд жоохон өөрчлөгдөд хөшин одоо урд нь бол мэдээж жоохон авартаа алдчихсан бол өөрчлөгдсөн байх гэж хэлсэн. Надад өөртөө толон дараа мэдээж шууд 100% мэдэгдэж байгаа юм чинь. Айгу өөр юм шиг байна гэж бас хэлсэн гэсэн чинь. Тийм хамар ялангуяа миний хамар нүдийг хүмүүс нэг юм хиймэл ерөөсө харагдахгүй гэл эргэн тойрны найз хүмүүс хэлсэн. Ерөөсө хиймэл харагдахгүй. Тийм тийм. Тэгвэл за хамрын мис засалд ер нь ингээл орох гэж байгаа хүмүүс санаа зовоод ч юм уу тийм бидний мис засалаас орохоо санаа зовоод байгаа хүмүүс ер нь та юу гэж хэлмээр байна өөрөө үзэх. Нэг айгаад ах юм бол байхгүй юм. Эхний 3 хоногийг давчихад дараа нь ямар ч гэсэн байхгүй. 3 хоног яг хамар битүү гэдэг учраас. Тийм ингээд хоолоо явахад жоохон зовёртой. Бусдаар бол ямар ч тийм өвдөд ч гэдэг юм тийм байхгүй. Санаа зовлтгүй. За яг одоо мис засал хийхийг бодож байгаа хүмүүс маань одоо юу хэлэх юм бэ? Зоригтой өөртөө ихтэй өөрчлөлт хийхэд бэлэн байхад л шүү дээ. Баярлалаа. Өнөөдөр ярьсан гэсэн маш их баярлалаа. Баярлалаа. Танарт ажлын амжилт хүсье. За баярлалаа. Зөндөө олон бүсгүүчүүдийг хөөрхөн болгоорой. За баярлалаа.